намайг итгэл хийдэг. Би 10 дахь ангид сурдаг. Тэгээд 33 дахь сургуулийн сурагч. Сая CT өгөөд 1540 аваад англи дээр 740 аваад тэгээд мат дээр 8 авсан байгаа. Бас IELTS дээр өмнө жил өгөөд тэгээд нийт оноо маань 8 авсан байгаа. За хоёлаа CT-гээ хамгийн анх хязээ бэлдэж эхэлсэн бэ? CT-гээ 11 сарын өвөл бичсэн. Яг IELTS дуусч бичсэн. Тэгээд яг ингээс тэгээд нийт хэлсэн юм байна. Тэгээд анх мок өгөөд яг 1170 авчихсан. Тэгээд тэр үед ч анх готроод. Гэтэ одоо сая өгөхөд бол 1500 гэж авч байна. Яаж болчихсон юм шиг. За тэгвэл за хамгийн анх эхлээд одоо мок өгөхдөө 1170 авсан гэсэн шүү дээ. Тэрний хавьсан задаргааг хэлье. Метр бол 710 авчихсан. Тэгээд англи дээр бол 500 I think 69 баг. 569. Тэгэл анх яг мок өгж байгаа блүү бүхтэй мок өгдөө шүү дээ. Мок өгж байхад бол англи дээр ингээ бүр толгой харагдаж байсан. Үргэлж ойлгохгүйсэн. Тэгээд яг нэг сар бичсэн дараа гайгүй юм ойлгодог болсон. Тэгэл тэрнээс эхлээ сайжирч гисэн гэж хэлэх юм. Мат бол анхнаас зүртээсэн гэхдээ ер нь тэр үед болохоор яг ингээ бүр яг хаар дараагаар ингээ бүр энэ хож боддог гэсэн хаа. Тэгээд сүүл болохоор this was a master гэдэг. Ер нь бол гайгүй баг эхний модулаа 20 минут хугацаатай болсон. Хэлэх юм. Тэгээд this was a sensor. За тэгвэл хоёлоо англи хэл математик айлалыг нь жоохон салгаад ирчих гэж бодож байна. За хамгийн эхлээд математикийн нэрэ багамж мата эхлээд ирчих тийм. За мат дээр болохоор эхлээд нөө жоохон хэцүү аргаар бэлддэг байсан гэдгсэн шүү дээ. Тэнгүүтээ яг одоо ер нь бол нэг тийм одоо суурь чадварууд гэх юм уу ямар суурь чадварууд шаардагдсан бэ? Мат дээр бол юу тусалсан бэ гэвэл тэгээд физик боддог байсан. Тэгээд физик дээр problem solving skill амар сайжирсан гэж бодож байна. Тэгээд хамгийн гол сайжрахад туссан юм болохоор Desmos мэдээж Desmos-ыг хүүхдүүд ингэ ерөөс ашигладаг бай. Яг өнөөсөө яг ингэ Desmos амар гүн явж болдог. Desmos дээр ер нь бол амар гүн явна гэвэл list тэгээд арга байдаг. Тэгээд regression гэдэг арга байдаг. List нь болохоор одоо parameters гэдэг одоо variables байгаа. Тэрнээсийг тус нь ингэ элемент олгочдөг. Тэр элементүүдээ буцаад өөр элемент л ингээд шууд холбоод тэгвэл ингэ шууд систем тэгшээд бодох боломжтой болчихно гэсэн. Тэрүүгээр амар хортой үйлдвэртэй болгоод тэрийг ингээд шууд код бичиж байгаа шиг бодож болдог. Regression болохоор яадаг вэ гэхээр одоо функц бичээд тэнгуут зарим одоо ингээд тогтмолууд мэддэхгүй байх юм бол тэр тогтмолоо ингээд юм олцоод болдог. Тэгвэл Desmos-оор олуулна гэсэн үг тийм. Desmos-оор ер нь баг бодуулчихна гэсэн. Тэгээд regression болохоор яг тэнцвэрийн хэмжээний хооронд юм squiggle тавьчихдаг. Тэгээд бас өөр юмнууд байгаа. Одоо жишээ нь тэнцвэрийн тэмдэгт одоо equation гингүүт variable-ууд нь зүгээр x, y гэдэг ч юм уу. Харин regression болчихсон variable-уудаа заавал ингээд өөр өрөвчлгүүдэд тавих хэрэгтэй болчихдог. A, B, C, D гэдэг цаатлагаар тавих боломжтой ястай болчихдог. Тэгвэл бас Desmos дээр өөр нэг арга байгаа. Тэр нь болохоор table гэж шууд ингээд биччихсэн. Тэнгүүд ингээд шууд ингээд table гингүүд x гэдэг дааш ингээд мөр байгаа. Дааш ингээд баг байгаа. Y гэдэг дааш баг байгаа. Тэгвэл x-ийн хавцаг y-ийн хавцаг руугаа оруулчихсан. Тэгэхээр тэндээсээ regression хийгээд шууд функцийн гарах боломжтой гэсэн. За тэгвэл яг саяын одоо хэлсэн юмуд ааштай ойлголтоор parameter, table, regression гэх гурван янзыг хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ гурыг ер нь яг ямар төрлийн бодлогууд дээр ер нь ашиглавал илүү зүгээр байд юм бэ? Одоо гараараа ингээд бодохоор илүү цаг авдаг. Хэрнээ Desmos дээр одоо тэр гурыг ашиглаад бодох юм бол илүү цаг бага ороод арай л хөнгөн болдог ахна шүү дээ. Листик бол би юунаар ашигласан. Нэг бах ингээд хувьтай болгоод өгдөг да. Одоо 75% of A is equal to like B and 110% of B equals to C. Тиймэрхүү болгоод бол листик амарсан ашигладаг. Тэгээд өөр regression-ыг болохоор зүгээр шууд одоо ер нь бол 20 дугаар модуль 2 дээр 2-ын сүүлийн 3-4 бодлого бол шууд бахан equation-д байгаа. Ингээд мэддэхгүй константууд байдаг. Тэрийг нь олох шаардлагатай болчихдог. Тэнгуүт яг ингээд regression ашиглаж таардаг. Table болохоор бас сайнхтай ажилладаг. Яг утгууд нь өгсөн тэгвэл функц мэддэхгүй бол тэр утгуудыг шууд бичээл функц нь олж тийм болгоод ашиглах боломжтой байдаг. Миний хувьд хамгийн удаашсан баг list тохоо. List-ийг master хийх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь ингээд SAT-д бахан word problem-ууд байдаг шүү дээ. Тэрнээсээ болохоор баг дандаа листээр бодох боломжтой. Ер нь бол За тэгвэл саяын хэлсэн бүх зүйлсээ ер нь голчлон бидаа сурсан уу? Тэгээ бидаа сурсан бол хаанаас сурсан бэ? Ямар материалаас хэр удаан хугацаатай бэлдсэн бэ гэдэг ч юм уу? Ямар арга барилаар яг
одоо ингээд зөвхөн яг ном болон бичлэгээ хослуулсан уу гэдэг ч юм уу яг тэрийг яг санитасмын аргуудыг бол би бүгдээ яг ганц ютуберээс сурчсан санагдчих. Нэг атар гээд шууны зурагт ютуберээсэн баха. Тэгээд тэр ютубер болохоор ингээд болноод өгчдөг. Тэр болноодаа ингээд болнууд дээрээ тэр аргуудаа ингээд тайлбарчдаг. Тэр амар гоё. Тэгээд яг тэндээс нэг хэдэмжлэг үзэл. Тэр ютуберээс нэг 5 гаруй бичлэг хийсэн байдаг. Тэгээд бүгдийн бичлэгээр ер нь бол neural desmos-ын суурь мэдлэл авчин тэгээд уусаа ойлгомжтой ч ингээд тэгээд desmos-ын суурь мэдлгүүдийг ашиглаж яг ингээд яг ямар болгоод ашиглах нь ингээд ер нь тулгаанч суудаг болохоор ер нь бол болгон дээр давтсан дээр. Гэтэ ер нь бол яг өөрийнх нь ингээд ерөнхийн нөгөө математик бодох чадвар гэх юм уу математик бодох чадвартай байж ч desmos-ыг ашиглах боломжтой шүү дээ тийм. Ер нь бол одоо ингээд нэг тийм scenario ингээд build up хийгээд бүгд тэндээс одоо яг код бичиж байгаа юм шиг ингээд одоо үгэн проблем ингээд матлуу шийдвэрлээ тэгээ тэндээс шууд компьютер боломжтой тиймэрхүү чадвар солилцсон. Тэр ер нь физикээс сонсортой юм байна. Одоо болохоор хоёлоо англи лекшн бэлдсэн талаараа яриа. Хамгийн ихнийх нь одоо Mockio 569 ан гэдэг чинь. За тэгвэл 560-аас 740 хүртлээ яг яаж бэлдсэн бэ? Тэгээд энэ дундаас яг хамгийн ингээд бэлтгэхэд хэцүү байсан гэх юм уу? Ер нь бол чиний яг хамгийн сул талтай байсан хэсэг нь аль хэсэг байсан бэ? Англиар бол нэлээд удаан бэлдсэн. Нэлээд нохож бэлдсэн. Тэгээд англиар би баг ер нь англи миний ганц бэлдэх strategy бол баг нүтгэл байсан дөө. Тэгээд миний хувьд бол нүдэх хамгийн сайн байсан. Тэгээд one purpose нүддэг байсан. Тэгээд гэтээ одоо ингээд чи одоо 4 skill-ээ ингээд харчвал одоо ингээд blue book дээр mock test өгнө шүү дээ. Аль skill дээр муу ингээд яг тэр skill-ээ ер нь бариад авсан дээр одоо шинэ би бол in grammar та бүр ингээд амар муу байсан. Тэгээд grammar дээр баг нэг block авдаг гэсэн баха. Тэгээд grammar тэгээд би яг цаасрын 7 хоног бэлдээд гээл full block авдаг болсон юмсан. Grammar толтой болсон. Тэгэхээр grammar-ыг баг ихлэ сайжруулсан дээр баг. Grammar яг л хамгийн амархан тэгээд хамгийн их оноо боломжтой. Тэгээд миний хоёр дахь struggle гэсэн юм болохоор яг crafts and structures юм баха. Яг одоо ингээд vocabulary aesthetic crafts and structure гэдэг. Тэгвэл яг ер нь бол vocabulary гэсэн үг. Тэгээд crafts and structure дотроо vocab тэгээд одоо нэг их хөгжин тэгвэл тэр ихийнхаа ингээд structure гаргаад бас ямар хоттой одоо тэр ихийнхэн жижиг хэсэг нь яг ямар significance та ингээд олох боломжтой. Тухайн ихтэй нөгөө нэг яг ямар үүрэгтэй байна гэдэг нөгөө задаг ч тийм function яг судалжтай гаргацсан. Тэмүүд болохоор яг одоо тэмүүд болохоор одоо яг нэг тэр хэсэг нэг өгүүлбэр ч юм уу хоёр өгүүлбэр яг тухайн бүтэн passage-да ямар үүрэгтэй байдгийг гэдгийг нь одоо зааж байгаа юу гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэрийгээс яг тэрийг болохоор ингээд би ингээд амар муусан. Амсагс. Тэгээд яг удаан нүдэд ер нь ингээд хийгээд хэлчихвэл яг ингээд учир нь ойлгочтой crafts and structure. Бид яг ингээд нэг ойлгочих юм бол яг ингээд ер нь орчдөг байхгүй. Тэгэхээр ингээд сайн ер нь crafts and structure сайн нүдгэл хэрэгтэй. Тэгээд vocabulary бол жоохон өөр. Vocab болохоор жоохон өөр strategy. Миний strategy болохоор би өмнө нь зөвөр ингээд шууд ихийн урдаа уншчихвал ингээд үгээ арчдаг байсан бол сүүлд бол ингээд одоо бүр тестний өдрөөсөн ч гэсэн ер нь бүр үгээ харахаа болцсон. Тэгэхээр одоо ингэ эхлээд passage уншчаад яг тэр blank авах шүү дээ. Тэр blank-ндаа ингэ өөрийнхөө үгээр хариулаад тэр өөрөө ч үг яг ямар хуу тохирч байгааг гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг SAT өөрөө ч ингэ full хийгээд ингэ шууд pitlээ ингэ давал авчих гэдэг хайрыг. Тэгэхээр ер нь өөртөө итгэж явуулсан нэртэй. Саяхан болохоор нөгөө нэг vocab and context их хэсэг юм болох word in context гэсэн. Тийм word in context-ийн нөгөө нэг доор нь өгсөн байдаг одоо 4 үг байгаа. Тэр 4 үгээ эхлээд харахгүйгээр эхлээд харахгүйгээр яг нөгөө нэг үндсэн ихийнхаа гол үндсэн их дотроо ингэж ер нь таарч болохоор ямар үг байна гэдгийг өөрөө эхлээд predict хийчихэд тэрнийхаа дараа нэг үг ингэ дотроо ботсон байгаа шүү дээ. Тэр үгтэй яг ойролцоо утгатай ч юм уу эсвэл тэр үг юм уу нь байж боломжтой. Good. Саний яг strategy there's өөр англи олгоо strategy нууд ингээ ярьдаг youtuber үү. Нэг Korean гэдэг тийм солли гээд тэр ахыг сонсоод ер нь сайжирсан бэ. Тэгээд ер нь эхлээд яхад тэр үгээ харчих гадаг баг ингээ гараар нуугаад яасан баг дээр баг. Тэгээд өөр юм гэвэл англи дээр ингээ point system энэ ер нь саарснэр одоо чинь модуль 2 дээр оронгууд бүр ингээ хэцүү бүр баг
solve хийх боломжгүй нэг тийм passage-ууд амар dance. Тэрнээсээ бараг skip хийсэн дээр яагаад гэвэл at the end of the day бүгдээрээ л ижлэх cost юм чинь. Бүгдээрээ л ижлэх point юм чинь. Ер нь бол бараг skip хийсэн дээр тэгээд амхнуудаа эхлээ хийсэн дээр гэж бодсон. За хоёул нэг үг цээжилдэг байсан. Аха. Тэ. Yeah. Тэгвэл үг цээжилдэг байсан бол яг ямархан 10 гэрлэж цээжилдэг байсан бай. Тэгээд одоо өдөрт нэг хэд үг ч юм уу те эсвэл зүгээр ингээд яг тухайн зур мэдгүй байгаа passage-наас үнэ хавтахыг нэг удаа ингээд сайн уншчих юм бол ойлгочдөг байсан гэдэг ч юм уу те. Аха. Миний memories их жоохон bizarre юм. Би ингээд flashcards ингээд хийж үзсэн. Тэгсэн чинь яалч болохгүй байгаадсан. Тэгээд ингээд өдөр болгон нэг үг цээжл хийхээр арай л ингээд баг үг цээжл унсан гэдэг. Тэгээд яг юм дээр тусмаа гэхлээр яг docs files нэгээд тэрэн дээрээ шууд ер нь бол city-тэй хамт үгээ цээжлэл явсан нэр гэж бодож байна. Яг одоо city дээр бүр ингээ hard passage-нууд гарч ирэнгүүт энэс бүр hard үгнүүдийг аваад тэр үгнүүдээ эхлээд орчуулчаад тэгээд дараа нь docs руу ингээд хийгээд гэхдээ орчуулна нь бол docs дээр хийхгүй зөв шууд үгээ англиар ингээл доошо цуулцахад болдог юм шиг санагдсан. Тэгээд дахиад тэр docs file руу орж хараад марцсан байх бас дахиж хараад тэгээд тэр би анх space repetition гэдэг арга асуучсан баха. Тэгээд энийг энэ дээр implement хийвэл яа гэм бэ? Ეს л зөв санагдсан. Ер нь л үйлчлсэн юм шүү дээ. Аха. Хоёул дээр нэг онооны structure орсон. Нэг одоо ингэ scoreлах одоо steaming жоохон ойлгосон гэдэгсэн шүү дээ. Тэгвэл тэрнийхээ талаар ингээд ер нь л жоохон дэлгэрүүлээд шүү. Тэгэхгүй бол ингээд жоохон буруу ойлголттой ч юм уу тий. Эсвэл ингээд нэг module нэг дээрээ одоо at least хэдийг зөв хийж эсвэл хэдийг буруу хийж хоёр дахь одоо мажуулна ингээд илүү хүнд орж ирдэг ингээд ч юм уу те. Тэгээд нэгдэх нь сайн байх тусмаа хоёр дахь нь хүнд орж ирнэ. Тэгээд одоо хоёр дахь нь ер нь л сайн байх тусмаа тэгээд хүнд орно шүү дээ те. Аха. Ер нь 6-аас 7-аас дэше авъя гэвэл эхнийхээ нь эйстэй тэгээд хоёр дахь дээр нь ядаж нэг 5 маа алдсан бас 5-аас 10. Гэхдээ яг SAT-ийн оноо систем жоохон өөр байдаг. Одоо нэг question нэг оноо биш. Одоо question-ууд ингээд тусдаа өөр ингэсэн оноотой байдаг. Одоо жишээ нь SAT-ийн англи модуль 2 дээр сүүлийн одоо бүр хамгийн хэцүү question-ууд бол одоо оноо 800 гэж байгаа. Тэнгүүт тэрнээс арай амархан 770 гэдэг ч юм уу. Тэнгүүт яг одоо ингээд яг SAT-ийн ингээд компьютер насаараа яг яаж анализ хийгээд онооч өгдөг вэ гэхээр яг чи ингээд тэгээс 700 хүртэл ингээд бүх question-уудаа зөв хийсэн. Тэгээ 700-аас цаашаа зөв хийгээг бол онооч 700 гэдэг хүчдэг. Тэгвэл question тус бүр ингээд өөр ингэсэн тустай оноотой байдаг. Яг тийм болохоор яг анх хэлсэн шиг бүр 750-аас дээш question-уудаа ер нь бол алгассан дээр яагаад гэвэл тэр 750-аас дээш question-уудыг нэг хийсэн ч гэсэн яг бус бүх question-ууд нь ингээд range нь 500-аас 600 байх юм бол тэр 700 яасан тэр ерөөсөө нэмэгдэхгүй гэсэн. Тэгэхээр ер нь амархантай эхлээд raise хийсэн дээ. Тэгэхээр ер нь бол хоёул ингээд бэлтгэлээ хийж явахдаа ч гэсэндээ бас тий одоо жишээл ингээд question bank хийж явахдаа нөгөө нэг илүү ингээд хүндийн хэрэг би хийчих юм бол амархныгаа хийхэд амархан болчихно гэж бодоод идэх чинь тэгвэл буруу юм шүү дээ. Яагаад тэгэхээр тий нөгөө амархнаа сайн хийж хүнд рүүгээ орох боломжтой. Тэгэхээр бэлтгэлийнхаа үед энэ амархан тасгал юм чинь ингээд ингээд алхасгүйгээр бүгдийг хийх юм шүү дээ тий. Тэгээ англиэр надаас өөр нэг ярих байгаа. Transition-уудээ сайн одоо бүр niche transition-ууд гэж байдаг. Үтэр transition-уудаа сайн сарах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ер нь л ингээд transition question хийгээд хаад ер нь шинэ transition-ууд гарч ирдэг. Тэнгүү тэрийг ингээд doc file дээр одоо тусдаа doc file нэгээд хийчих хэрэгтэй. Тэгвэл амар эвгүй ингээд transition гарч ирдэг. Тэрнээс нь тэгээд ер нь оноох боломжтой гэж бодсон. Тэгээд хар сүлдээд чинь баг нэг modifier баг ухааны баг болоод байдаг шүү дээ ингээд that's so yes ингээд ингээд явж байгаа чинь ингээд зүгээр transition гараад ирдэг шүү дээ. Тэр зүйл 11 сард шүү дээ. За тэгвэл одоо ер нь SAT-ийг өгөхөд бэлтэж байгаа хүүхдүүд хоёлаа ингээд сая ярьж амжаагүй тэгээд ер нь бол ингээд хүмүүс хөвчлэн энийг ингээд зөв гэж яриад байдаг ч гэсэндээ надад бол яг үйлчлээгүй тэгээд надад бол үйлчлээгүй тэгээд би болохоор өөрөө нэг иймэрхүү аргаар ер нь бол үз чинь энийг болж исэн гэсэн арга ч юм уу. Тэгээд ерөнхийдөө ингээд SAT-д бэлтэж байгаа хүүхдүүдэд өгөх зөвлөгөө байна уу? Би яг нэгдэг гэсэн маа. Дахиад ингээд doc file нэгэхдээ ингээд одоо SAT bank гэдэг question bank баа штэ. Тэгвэл question bank-ийнхаа ингээд section-ээр хуваачна. Тэгвэл section болгонд ингээд тусдаа ингээд doc file нэ чинь. Тэгвэл тэр section дээр ингээд SAT-ийнхаа ингээд question bank-ийн бүх question-уудыг ингээд хийгээд яг яаж хийдэг вэ гэхээр одоо чинь нэг гэжээд асуулт нэр
төлөөсөн байх та. Яг тэр өөрийнхөө яагаад энэ хариу зөв гэж бодож байгаа. Тэрийг яг бичээд баг ингээд нэг paragraph болдог гэсэн баха. Нэг question. Тэгээд зөв хариултын дараа нь харчаад өөрийнхөө алдааг analyze хийх нэг тийм бичдэг байсан. Тийм дээр чинь error log хийх гэдэг шүү дээ, тийм. Тийм. Тэрс нэг тийм хийж тэр амар тустай байсан баг. Яг л одоо SCT дээр амар ингээд юу нэ өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээд өөрөө нь prediction гараа тэгээд өөрөө тэрийг justify хийгээд одоо бүх answer-таа тулгуурлаад justify хийгээд яах хэрэгтэй гэдэг. Яг 700-аас дээш англи дээр авъя гэж бодож байвал тийм аргаар л явсан дэр. Тэгэхгүй бол азандаа нь яваад байвал болно ч үгүй. Хоёул одоо SCT өгөх гээд бэлдэж байгаа хүүхдүүдэд сүүлийнхаа зөвлөгөө өгөөд тэг өнөөдөр хайрыг тусгая. Сүүлийн зөвлөгөө гэвэл яг сая бахан doc file нэг ярьсан шүү дээ. Үгүй дахиад once again doc file нэгстэй. Яг тэгэл одоо SCT ингээд question bank гэж байгаа. Тэгмээ тэр question bank-аас одоо ингээд асуултуудаа харчин. Мөн тэр doc file-да одоо асуултыг бичээд гэдэг ч юм уу. Тэгээд хариултууд нь бичээд гэдэг ч юм уу. Тэгмээ яг хамгийн гол чухал юм нь болохоор тэр асуултын хариултыг яагаад өөрөө сонгосон гэдэг thought process-ыг ингээд бичих хэрэгтэй. Тэгээд миний тэр нь баг one paragraph болдог байсан. Хаяар уртулдаг байсан. Яа урт бичих тусам юмнасаа тэгээд бичиж байхдаа бас grammar давтуулаас ерөөсөө. Тэгээд асуулт яг хариултаа харсныхаа дараа яагаад энэ дээр алдсан? Эсвэл яагаад би зөв хийсэн гэдэг дахиад бас бичиж болно. Төлбөр маш сайн. Яг тэгээд би 650-аас 740 өсөрсөн байх гэж бодож байна. Тэгээд бас тэгээд эцэлж хэлэхэд ер нь бол SCT дээр ер нь өөртөө итгэсэн дээр. Тэгэхгүй бол SCT ингээд аваад заа college board ер нь заа ингээд жоо буруу хариултууд ингээд хийчдэг. Тэгээ баг 4 хариултны 2 нь ингээд буруу хариултдаг. Тэнгүүт өөрөө хариултаа гаргачвал ер нь бол шууд хариуг нь тулгаад биес шууд дараагийн question орох боломжтой гэсэн. Тэр at the end of the day зүгээр л өөртөө итгэдэг гэж. За баярлалаа. За тэгээд March тэгээ May дээр SCT өгч байгаа хүмүүстэй амжилт хүсье.